Үзэсгэлэнт Колорадо мужийн Денвер хотод эх 5 дугаар сарын 8-аас 10-ны хооронд Хойд Америкийн морин хуурын 4-р наадам зохион байгуулагдах байна. 3 өдөр зохиогдох энэхүү наадам нь эрдэмшилгээний хурал, морин хуур сонирхчдын тоглолтууд, мастер класс, морин хуурын үзэсгэлэн, морин хуур сонирхчдын 4-р наадмын уралдаан, хүндэтгэлийн тоглолтуудаас бүрдэх юм байна. Тус наадмын зорилго нь морин хуур суралцагчдын ур чадварыг дээшлүүлэх, өв уламжлал хойч үедээ өвлүүлэн үлдэх, морин хуурыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оршиж байгаа юм байна. Энэ удаагийн 4-р наадамд Монгол Улсын ардын жүжигчин Батсайхан, Дэлхийн морин хуурын холбооны ерөнхийлөгч Жигжид Дорж, тус байгууллагын менежер Оргил, морин хуурыг дэмжих Цэндийн Батчулан сангийн тэргүүн Алтан Дул, олон улсын мэрэгжлийн морин хуурчдын уралдааны Гран-при шагналтан инх амхан, хуурын найрлын морин хуурч Бат Заяа, Өвөр Монголын урлагийн их сургуулийн профессор Цацрамгүй зэрэг хүмүүс оролцох юм байна. Эдгээр хуурчид нь өнөө цагийн олон улсын морин хуурчдын төлөөлөл болж байгаагаараа онцлог юм байна. Мөн дуучин Баттүр, Алтан бүргэд нар урилгаар оролцох юм байна. 2019 онд Хойд Америк дахь морин хуурын төвийн гүйцэтгэх захирал Урт Насангийн санаачлагаар анхны наадмаа Мичиганы их сургууль дээр амжилттай зохион байгуулжээ. Эхний наадам маш амжилттай болж хүмүүс дахин энэхүү наадмыг зохион байгуулах санал тавьснаар 2-3 жил тутам болдог энэхүү арга хэмжээний эхлэл тавигджээ. Ийхүү 2021 онд 2 дугаар наадмаа Калифорни мужийн Берклийн их сургууль дээр, 2023 онд Америкийн нэгдсэн улсын нийслэл Вашингтон DC хотноо тус зохион байгуулжээ. Тэгвэл энэ удаад Денверийн их сургууль дээр зохион байгуулагдахаар болсон байна. Тус наадамд жилээс жилд оролцогчдын доо хамрах хүрээ нэмэгдэж, Америкийн нэгдсэн улсын өнцөг булан бүрээс морин хуураар хичээлэгч, сонирхогч нар олноороо ирж оролцох болсон байна. Та бүхэн морин хуурын гайхамшиг тоглолтуудыг үзэж, сэтгэлийн цэнгэл идэлхээс гадна энэхүү наадамд хандив өргөн, соёл, өв уламжлал хойч үедээ өвлүүлэн үлдээхэд томоохон тус хүргэх боломжтойг зохион байгуулагчид хэлж байлаа.